Цэцгэн хүүхдүүдээ өнөөдөр бүгдээрээ мууштай охин зурх болно. Гэхдээ за багшийнх нь яг зурж байгаа талбай бол за энэ аа шүү. За энэ талбай дотроо бүгдээрээ яах вэ гэхээр бүгд нь нэг хуваа энийхээ дараагаар эндээсээ энэ өнцөг хүртлээр холбоо. Өөрөөр хэлбэл асартан гурвалжин зурцгаая. За энүүгээрээ яах вэ гэхээр бүгдээрээ ерөөсөө яг энэ харьцаагаараа дотор нь ингээ хүнээ дүрс байрлуулах болно. Гэхдээ хүүхдүүдээ ингээд дотор нь ингээ хитрхи жижигхэн зураг гэдэг шүү гэхгүй тул бүгдээрээ яг энд нь гоё тааруулаад тийм том хэмжээтэй зурна. За одоо багшаа харж байгаарай. Толгой. Одоо энэ 2:1-6-аас давж байгааз толгойноос хамаагүй том би тэгээд мөн ийм хэмжээтэй. За энийхээ дараагаар яах вэ гэхээр энэ ерөөсөө охины маань толгой, би энэ муурны толгой. За тэрийг тодорхойлохын тулд багш нь тамгаан зурчээ. Энд мууранд нь болохоор нүрийг зурч. За одоо энэ охиндоо ингээ хүзүүг залгаа зурцгаая. Ингээд охины маань за одоо ингээ хараа. Диск түр ингээд архиж байгаа. Дараа эндээс ийг хүртэл. Дахин нэг ингэж дэгээ хэлбэртэй зураад бүгдээрээ муураа өгшөл хатруулж зурцгаая. Ингээд муураа твэрсэн байгаа учраас муурнаасаа төрүүлж гарын зураад байгаа хгүй багш нь. За аяцсан багшаа ингээд дуурайгаа зурж байгаа хүн маань болчихно. Охины мангаар охины ман нөгөөгаар за одоо ингээнээс муурныхаа хөлийг нэрийг болгоод энэ хараа ингээд түрүү зурж ирсэн хэлбэр маань муурны маань хөл маань байсан. Ирчгийн зураад багш нь нүрийг нь өшөөж жоохон болгоод зурч. За ингээд охины маань ерөнхий сууж байгаа төрх байдал маань гарлаа. Энэний дараагаар бүгдээрээ царайлан харцгаа. За бүрийг өнөө голоор нугаахаар үдийн зураад орны нэг хуваагаад хөмсөг хамар амийг гаргалаа. За одоо бүгдээрээ одоо ерөнхий дүрсээ гаргацсан юм чин энэ голын зураас зарим илүү хэрэггүй зурааснуудаа бүгдийг малруулж цай бүгдээрээ усан модаар зурнаа дараа. Эхлээд за багш нь өнөөдрийн хувьд зургаа усан модоор зурх болно. Тэгээд мөн бидний аягатай ус маань маш цэвэрхэн байх хэрэгтэй. За усан модоор зурхтаа хэдүүлээ эхлээд фоныг нь төвлөжгэй. Хийхдээ цэвэр усаараа зөвхөн фон хэсгээ норгож өгнө. За ингээд яг хувцлуу нь оруулахгүй гадна талаар нь тойруулаад ингээд цаасаа нэг газар нь барилахгүйгээр ингээд олон тийш нь энтэндээс нь харах юм бол яг аль хэсэг нь хуурай байгааг сайн мэдэгдэнэ. Хүүхдийнхаа нүүр рүү оруулахгүйгээр яг ингээд гоё тойруулаад туслаад өгцгөө цаасаа. За одоо ингээд цаасаа жиг норгосон тохиолдолд биднэрт уусах гэдэг асуудал байхгүй. Ерөөсөө цаасны гэр маань бодог маань өөрөө уусаад явчихна гэсэн үг. За артлынхаа фоныг хүүхдэд дуртай өнгөөрөө хийгээрэй. Багшийнхаа хэвд олон өнгө уусгаж үзүүлье. Олон өнгө уусгах нь өнгөтэйгөө танилцах маш сайхан арга байдаг. За багш нь одоо энэ хоёр талыг нь болохоор
зургийнхаа палетер буюу өнгө хойлдог тавцсан болгож ашиглана. Тэгээд синхронго усгач. Өнгөлөө услаа. Эндээсээ шар өнгөлөө усгах хамгийн тохиромжтой тийм ээ. Ингээ бодог маань өөрөө нийлээд аваад цаас чараасаа бүгдээрээ улбар шарлаа. Ингээд тэрээ яг сайн уусчихгүй дахиад нэмээд туслаад яваад. За эндээсээ ягаа өнгөлөө орцгоё. Охиныхоо хувцас яг гоё ингээд тойруулаад явна. Ер нь бол усан модаар зургатаа ингээ багш шиг босоогоор нь биш, ерөөдөө яг ширээн дээрээ тавьж зурвал илүү тохиромжтой байдаг. За одоо ингээ жоохон хатаад ирэнгүүт нь яадаг вэ гэхээр ийм гоё тод өнгөнүүд гэсэн багаар нэгээд хээ үсгээд. Тэгэхээр сонирхолтой байгаа цогттой. Өтгөнөр. Мөн бараан дээрээ ингэж гоё өнгөний туршилт хийж болно. Энэ хэсэгт улбар шар өнгө орчоод энэ хэсэгт юусэн ороогүй. Тэгэхээр зүгээр энэ шар өнгөөс ишээ гэнэ. Тэгэхээр бараан өнгөө явж байгаа дараагийн цайрыг хорсгоё гэж байгаа. Ийм гоё туршилтыг бүтээрэй. Дурын өнгөөрөө хийцгээгээрэй. Тэгээ ихэвчлэн яг ингэж цэглэж байгаа тохиолдолд шар өнгө хамгийн тохиромжтой байдаг. Гоё тойруулаад усаараа усцгаая. За одоо бүгдээрээ фоныг нь хатгыг хүлээцгээе. Ингэхгүйгээр шууд нэг энэ зэрэгцээ хоршиж байгаа хувцас те охиныхоо хөргийг нь зурчих юм бол өнгө маань хоорондоо уусаад ерөөсөө фонч биш охинч биш болох учраас хүлээлт хэрэгтэй. За энэ хоорондоо бүгдээрээ нарсныхаа өнгөний нарилцгаая. За энэсээ л бодог орчиж гэдэг зүгээрээ ингээл жоохон уусгаал хатаачих хэрэгтэй. Эсвэл бүр болохгүй байвал ингээд салфеткаар баг зэрэг дараа тарьчих болно. За хүний арсны өнгөнд болохоор ерөөсөө усан модгийн дээр бол 2 3 2 лонг оролцсон дөө. Усан модгийн дараа энэ цагаан өнгө бол ашигладгүй шүү. Тийм болохоор цагаан өнгө бүр усан модгийн дундаас аваад тавих хэрэгтэй. Гуашаар зурж байгаа тохиолдолд лонгийг цайруулахад бол цагаан өнгө ашиглана. За. Арсны өнгөнд энэ шар эсвэл энэ өнгөийг муу ашиглаж болно. Зэвээ башрт. Юнит бол усан бодог гэж байгаа юм хүүхдүүдээ. Сайн гоё хустай зураарай. Харин сүүдэр хэсэг болохоор баг зэрэг борон хэмж ашиглаж болно. Ерөөсөө л ингэ улааны төрлийн өнгөд ашиглаад арсныхаа өнгөлөг. За одоо ингээд гэтээ юмыг яаж мэдгүй яг энэ зөвхөн ирмэг хэсгийн баг зэрэг үлдээгээд явчихна. Мөн адил арсаа чийлхий. За ингээд нүднийхээ цагааныг үлдээгээд үсээ мөн үлдээгээд багш нь одоо ингээд арсныхаа өнгөийг туршиж үзэх болно. Ерөнхийдөө одоо ингээд өнгө хойлоод үзчихлээ шүү дээ. Ямар өнгө төр ямар өнгө нэмбэл ер нь нэмэрхүү гарч ирнэ гэдэг мэдсэн учраас одоо нүрнээрээ бас мөн гоё өөрийнхоороо чөлөөтэй ажиллацгаая. Одоо тэрийн шар өнгө үүж өглөө. Шар өнгө газар. Ерөнхийдөө палетер байвал хөвгтүүдээ заавал шууд аппликийн дээрээ зурхгүйгээр палетер дээр өнгөө сайтар найруулж цаасан дээр ингэж түрхэж үзэж байгаа. Тэгээд зурж эхлээрэй. Мөн энэ өнгөөрөө гараа зурцгаая.
Нэгэнт л арсны өмнө хариулж байгаа гэх бүх юм арстай хэсгээ жиг дугаар бодохгүй бол хүүхдүүдээ дараа нь гарын нэг өөр өнгөтэй, нүүр нь хүзүүн нэг өөр өнгөтэй салангад харагддаг учраас анхаас нь цог явах хэрэгтэй. За одоо ингээд төр хүлээцгээе. Хоорондоо ингээд зарим хэсэг нь яг бүрэн гүйцэд бодсон хэсгээ явтлаа. Дараагийнхаа ингээд одоо бүгд нь сүүтрээ үг. Усан модгаас бодог машгаа гарч байгаад ингээд дөрөв дахин хооронд ерөөхдөө маань очив. Одоо ингээд сүүтртэй хэсгүүдээ ингээд хуваалцлаа. За мөн ингээд арьсан чигтэй байгаа дээр бүгдээрээ хацрыг нь болоо битруулаад байна. Тэгэх юм бол өнгөө заавал тарааж бирээрээ хийх шаардлагагүй өөрөө уусна гэсэн үг. Гарын дээрээ мөн зарим сүүдэр хэсгийг хийж өгцгөөе. Энэ хоорондоо бүгдээрээ хувцас ямар өнгөөр зурх уу гэдгээ бодох хэрэгтэй. Багшийнхын хувьд болохоор хувцас маань гоё хээтэй байлгая гэж бодож байна. Тэгээ заавал бүхэлд нь бодохгүйгээр ингээд гоё хээ дүрсээрээ зураад явцгаач. За муур маань бол цагаан өнгөтэй байх юм бол одоо тэр хээн дундаасаа цагаан өнгөөрөө наашгаа гоё тодорч харагдана гэсэн. За тэгэхээр багш нь өөрийнхөө хувцсыг нь бодлоо. За хүүхдүүдээ одоо бүгдээрээ энэ зураасаа арилгасны дараа ч гэсэн хувцас маань одоо гар нь яг зөв харагдах ёстой гэдэг үүднээс хувцсан дээрээ баг зэрэг гэрэлсүүд өргөцгөөе. За ингэхдээ ер нь хувцсны цагаан өнгөний гэрэлсүүдрийг хүрийн ягаан өнгөөр гаргавал тохиромжтой байдаг. За одоо энэ хэсгийн хатсан хэсгийг ингээд хурж үзээд гайгүй хатсан байгаа учраас багш нь үсийг хэлээ. За ерөнхийдний хар үстээс ч гэсэн үсийг дан хар өнгөөр хийвэл онцгой болдог. Тийм учраас ерөнхий суур боор өнгөөр хийцгэнэ. За үснийхаа гэрэлсүүд хийлээ бүгдээр үсээ хаттлын хүлээх болно. За энэ хоорондоо бүгдээрээ нүдийг хийцгээе. Энэ дээрээ бүгдээрээ цагаан өнгөөр гэрэлсүүд рүүлдэг болно. За мөн ингэн энэ гэрэлсүүдрийнхаа хэсгийг дахин нэг одоо ингээд нөгөө хар зургаараа хийж өгсөн хэсгээ хүрээгаа өнгөөрөө хоёр дахь зорчих юм бол дараа нь хар зургаа балуулсан ч гэсэн авахны маань хөдөлгөөн гоё тодлогоор авах болно. За ингээд морондоо баг зэрэг гэрэлсэлтэр өгөөд бүгдээрээ бүх хэсгийн хатсныхаа дараагаар харандаагаар арилгацгаая. Тэгэх юм бол одоо яг юу тутам маань маш тодорхойлох болно. Дараа багшийнхаа бие одоо ингээд уртлын ингээд өсөн жоохон салцсан байгаа болохоор яг энийг нь ашиглаад өсийг ингээд ширхтэй хийгээд
Ерөөсөө одоо энийг ингээд яг сайн хатсан хэсгийг анзаарах хэрэгтэй. Найтан дээр нь балуулах юм бол цаас маань цорох байгаа шүү дээ. За одоо ингэнгүүтээ муурныхаа одоо ингээ харагдахгүй байгаас яг түрүүний уунаа харандаатай байсан тул алдчихсан юмнууд маань. Тийм учраас бүгдээрээ биерээ гоё ингээд үзүүрийг нь усандаа дөрч нэрийнхэн болгоод ингэж яагаад одоо будингийн контролно. За ингээ хүүхдүүдээ ер нь бол зургийнхаа нийсвэлд нь контрлоод тэгэл ерөн зураг тусгандав. Тэгээд хувцас, чимэглэл, бусад бүх деталаа өөрийнхөө хүснээр нэмж чимэглээрэй. Өнөөдрийн хувьд багшийн хичээл ингээд дуслаа. Баяртай. Дуурайгаа зурцгаарай хүүхдүүдээ.